Эзэлтийн ерөнхий шалгалтанд бэлж байгаа сурагчдаар болсон хим 800 номны цахилгаан эм бүлэг сэдвийн зарим бодлогыг бодож тайлбарлая. За 719-р даалгавар бол натрийн карбонатын усан усамлын электролизээр электродууд дээр ямар бодис үүсэх вэ гэж байна. За тэгэхээр ер нь электролизийн тухайд бол ер нь тусгаарлаагүй гэж үзэх юм бол яг хөө ингээд савн дотор ингээд тодорхой хэмжээний уусмал хийн. За тэгээд энэ рүү одоо хоёр электрод гэж нэрлэгдэх тийм ээ. Цахилгаан дамжуулах үүрэгтэй. Ийм хоёр одоо балж чулуу эсвэл одоо металл байж болно. За тэгээд энэ хоёрыгоо мэдээж яах нь гүйдэл үүсгэжтэй ингээд холбоно. За ингээд эерэг одоо туйлтай холбосон гүйдэл үүсгэж эерэг туйлтай холбогдсноогоо бид нэр одоо анод гэж нэрлэж байгаа. За гүйдэл үүсгэж байгаа сөрөг туйлтай холбогдсныг бид нэр катод гэж нэрлэж байгаа. За тэгэхээр уусмал дотор байгаа ихэвчлэн металлын эерэг ионууд нь катод руу хөдлөнө гэсэн үг. За харин хүчлийн үлдэгдлийн сөрөг ионууд нь бол яг анод руу хөдлөнө гэсэн үг. За ингээд бид нар катод анод дээр явж байгаа урагдлал одоо зөв бичих юм бол ерөнхийдөө асуудал шийдэгчнэ гэсэн үг. За катодын орчимд бол за металлын ионууд байна. За дээрэс нь усны диссоциатор үүссэн H3 эерэг ион байна. Нэмээд яах нь ус байна гэж ингэж үзнэ. За тэгтээ энэ бол яах юм? Маш бага байгаа. Маш бага. За ингээд тэгвэл анод дээр яах юм гэхээр анодын орчимд анод бол эергээр цэнэглэгдсэн байх юм бэ те гүйдэл үүсгэж эерэг туйлтай болгоцсон учраас анод дээр бол сөрөг цэнэгтэй ионууд тэгээд OH ион байна. Гэхдээ энэ маш бага нэмээд H2O байгаа гэсэн үг тийм усан усмаллын тухайд ярьж байгаа юм чинь. За ингэхээр мэдээж анод дээр бол одоо эсэлтэх оруул явагдана. Эсэлтэх оруул буюу электрон чөлөөлөх оруул явагдана. Тэгэхээр ер нь анод дээр явах боломжтой хоёр оруул байдаг. За нэгдүгээрт бол усны молекулд хүчил төрөгчөөс электрон чөлөөлөгч болно. За ийм оруул явж байна. Энд 4 электрон чөлөөлөгдөнө гэсэн. За хоёрдугаарт бол одоо жишээ нь нөгөө галлид юм уу тий? Эсвэл ер нь хүчил төрөгчгүй хүчлийн үлдэгдэл байвал за би галлидээр төлөвлөлчих. За галлид ионоос электрон чөлөөлөгдөд за тэгээд одоо галогийн үүсэх ийм оруул явж байна. Ийм хоёр оруул явах боломжтой. За тэгэхээр нэгдүгээр оруул нь одоо аль оруулыг явах вэ гэдгийг сонгох асуудал гарч ирж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэрвээ А буюу А сөрөг ион буюу энэ чинь бол бид нар юу хэлж байгаа нөхөр хүчлийн үлдэгдлийн тухайд ярьж байгаа шүү дээ тийм ээ. А сөрөг гэдэг бол хүчлийн үлдэгдэл. За энэ хүчлийн үлдэгдэл О агуулсан байвал одоо давсны найрлагатайгаа хүчлийн үлдэгдэл О агуулсан байвал анод дээр уруул 1 явна. Уруул 1 явагдана. За ингээд дөрөөсөө болоо. О агуулаагүй бол уруул 2 явагдана л гэж ингээд ойлгож байна. За ингээд анодоос ямар ч үсэн электрон чөлөөлөгдөх нь байна тийм ээ. За тэр чөлөөлөгдсөн электрон ингээд дамжаад яах нь катод дээр ирэх нь шүү дээ. Ийшээ ингээд электрон орж ирнэ. За тэгэхээр катод дээр бол электрон нэгдүүлэх буюу ангижрах оруул явна гэсэн үг. За ангижрах оруул явна. За катод дээр ангижрах бол хоёр оруул явах боломжтой. Нэг нь мэдээж металлын ион нь за би металлын зэнгийг N гэж тий. Металлын ион нь N тооны электроныг нэгдүүлээд металл үүсгэж болно. За энэ уусмал учраас металлнууд бол ихэвчлэн хатуу төлөвтэй үүсгэх тийм ээ. Уусмалд явж байгаа тохиолдолд шүү. За хоёр дахь тохиолдол нь юу юм гэхээр
усны молекулд ус төрөгчийн электрон нэгдүүлээд за тэгээд хий төлөвтэй ус төрөгч үүсгэж байна. За ийм хоёр л оруулах боломжтой. Бас ерөөсөө хоёр төрлийн усан усмлын тухайд хоёр төрлийн л одоо ангижрах оруулах боломжтой хана шүү дээ. Тэгэл эндээс бид нар зөв уруулаа сонгочих юм бол тэгэл тэгштгэлээ яхаа биччихнэ гэсэн үг. За тэгвэл катод дээр нэг болон хоёр дахь уруулын аль нь явах юм бэ гэдгийг яаж мэдэх вэ гэдэг асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь нөгөө итгэхгүй металл байх юм бол гэсэн үг л дээ. Итгэхийн игнэнд ус төрөгчөөс хойнох юм бол гэсэн үг. Ер нь бол тийм. Итгэхгүй металл байх юм бол уруул нэг явагдана. За итгэвтэй металл байх юм бол уруул хоёр явагдана гэл ингээд ойлгочих. За тэгэхээр бидний жишээ бол юу болж байна гэж. За бидний жишээ болохоор бидний жишээ натрийн карбонатын уусмал гэж байгаа байхгүй. Натрийн карбонатын уусмал. Тэгэхээр энэ дотор юу байх юм гэхээр мэдээж натрийн ион байна. Уусмал бэртээ нэмээд яах нь карбонат ион байна гэсэн. За ингээд энэ нь бол мэдээж металл ион гэсэн үг. За энэ нь болохоор хүчлийн үлдэгдлийн ион гэсэн. За тэгэхээр катод дээр ямар уруул явах юм бэ гэхээр натри бол идэвхтэй металл. Тийм учраас катод дээр уруул 2 явна гэсэн үг. Усны молекулд ус төрөгчийн электрон нэгдүүлээд хий төлөвтэй ус төрөгч нэмэх нь 2 мол OH өмсгөнэ гэдэг ингэ бичиж байна. За тэгвэл анууд дээр ямар уруул явах юм гэхээр энэ хүчлийн үлдэгдэл нэг хүчил төрөгч агуулчихсан. Тийм учраас уруул 1 явна гэсэн үг. За 2 мол H2O хүчил төрөгч нэмэх нь 4 мол H эрэг тэгээд 4 мол электрон чөлөөлөгдөнө. За ингээд харах юм бол ерөөсөө яах нь натрийн карбонатын усан усмлын үед зөвхөн яаж гэнэ усны электролиз л явж байгаа гэсэн. Ус хүчил төрөгч үүсгэж задарч байгаа гэсэн. Ингээд болоо. Катод дээр ус төрөгч, анууд дээр яах нь хүчил төрөгч ялгарч байгаа гэдэг. За ингээд зөв хариулт нь катод дээр ус төрөгч, анууд дээр хүчил төрөгч гэхээр D-ийн зөв байх нь л тий. За дараа нь мөнгөний нитратын уусмал гэж байна тий. За одоо саяхан л ойлгоцсон бол одоо энийг бичихт бол ямар нэг асуудал үүсэх вэ? Яг Е-шийн төвшөнд бол. За тэгэхээр мөнгөний нитратын уусмал гэхээр мэдээж энэ дотор бол яах нь мөнгөний ион байна. Тэгээд бас нитрат ион баг. За мөнгөний ион гэхээр мэдээж идэвхгүй металлын ион гэсэн. Идэвхгүй металлын ион. За нитрат гэхээр мэдээж яах нь О агуулсан гэсэн үг тий. О агуулсан. За тэгэхээр катод дээр одоо уруул 1 явна гэсэн үг. Уруул 1 тий идэвхгүй металлын агуулсан учраас уруул 1 буюу мөнгөний ион нь электрон нэгдүүлээд мөнгө үүсэх уруул явна. За харин анууд дээр болохоор электрон чөлөөлөгдөх уруул явах хэрэгтэй тийм ээ. О агуулсан учраас уруул 1 буюу тий усны молекул дахь хүчил төрөгчөөс электрон чөлөөлөгдөх энэ уруул явах нь тий. За ийм уруул явагдана. За ингээд эхлээд нийлбэр тэгштгэлийн ионы хэлбэрээр биччихье. Тэхийн тулд нэгдүгээр уруулыг бид 4-өөр хөвжүүлнэ гэсэн үг тий. Яагад гэвэл энэ хоёр дахь уруулаар
эсэлтэх оруулаар 4 электрон чөлөөлөгч байгаа учраас ангижрах оруул бас 4-ийг нэгдүүлэх ёстой. Тийм учраас бид нар ангижрах оруулаа 4-өөр хөвжүүлж өчнө гэсэн. За ингээд эхлээд ион хэлбэрээр өчөх юм бол 4 моль мөнгөний ион нэмэх нь 2 моль ус тэгээд сум зураад 4 моль мөнгө нэмэх нь хүчил төрөгч тэгээд 4 моль ус төрөгчийн ион гэж ингэж үчих юм дээ. За нийлбэр тэгштэглээ бичих юм бол 4 моль мөнгөний нитрат нэмэх нь 2 моль ус тэгээд 4 моль мөнгө нэмэх нь O2 нэмэх нь 4 моль HNO3 гэж бичих юм байна. За ингээд бид нарт катод анод дээр ямар бодис үүсэх вэ л гэж асуусан. Тийм учраас катод дээр мөнгө, анод дээр хүчил төрөгч үүсэх юм байна гэж зөв хараана А гэсэн үг. За E гэсэн үг. За дараа нь зэсийн бромид байна. За зэсийн бромид гэхээр уусмалт мэдээж зэсийн ион бас бромид ион байна гэсэн үг. За энэ идэхгүй металлын ион. Идэхгүй металлын ион. За энэ болохоор агуулаагүй. Агуулаагүй. За тийм учраас катод дээр бол идэхгүй металлын ион байгаа учраас идэхгүй металлын ион нь өөрөө электрон нэгдүүлээд металл үүсгэх. За энэ орол ион гэсэн үг. Харин анод дээр болохоор нөгөө галлид ион байгаад байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас галлид ионоос электрон чөлөөлөгдөд галогийн. За энэ уусмал хэлбэртэй бором 2 бол шингэн үүсэх байх. За ингээд 2 электрон чөлөөлөгдөнө. За тэгэхээр шилцэн электронтой угаасаа яг хаа тэнцсэж байгаа юм биш үү? Тэгэхээр шууд бид нар ингэ бичих нь. Зэсийн ион учраас тооныхоо хаан тэмдэг тавих ёстой. 2 эрэг тэгээд 2 моль бромид ион тэгээд зэс нэмэх нь бром 2. За ингэ биччихин. За тэгэхээр бид нар яг нь нийлбэр хэлбэрээр бичиж гэвэл ингэ бичиж болно л доо. Гэхдээ зэсийн бромид бол усан уусмал зэсийн ион бромидын хэлбэрээр л оршин шүү дээ. За ингээд катод дээр зэс, анод дээр бором үүснээр бичих нэ. За дараагийн даалгавар нь кальцийн хлорид болж байна, тийм ээ. За кальцийн хлорид гэхээр мэдээж уусмалд кальцийн ион тэгээд хлорид ион байх гэсэн үг. За энэ бол идэвхтэй металлын ион. Идэвхтэй металлын ион. За хлор бол мэдээж хүчил төрөгч агуулаагүй гэсэн үг. За тэгэхээр катод дээр идэвхтэй металлын ион байгаа учраас урал 2 явах бах, тийм ээ. Усны молекул дах ус төрөгч нь электроныг нэгдүүлээд ус төрөгч нэмэх нь 2 моль OH гэдэг. За ийм урал явна. За анод дээр болохоор нөгөө галлид ион, тийм нөгөө хүчлийн үлдэгдэл нь агуулаагүй учраас галлид ионоос электрон чөлөөлөгдөд хлор 2 үүсэх юм байна. За шилцэн электронын тоогоос тэнцэж байгаа юм байна. Тийм учраас бид нар урлаа бичих юм бол ингэж бичих юм байна. 2 моль H2O нэмэх нь хлорид ион. За тэгээд сум зураад H2 нэмэх нь 2 моль OH ион. Тэгээд нэмэх нь хлор 2 гэ. За ингэ бичих юм байна. За энэ дэр нөгөө кальцийн ионоо оруулаад ирэх юм бол кальцийн хлор 2
Тэгээд нэмэх нь ус 2 мол ус. Тэгээд H2 нэмэх нь холоор 2. Тэгээд кальци H2 гэх ингэж. За ингэж бичихнэ. Тэгэхээр катод дээр ус төрөгч, анод дээр холоор 2 үссэн гэх. За ингэж биччихнэ гэсэн. За дараа нь зэсийн сульфатих байна. Тэгэхээр ерөнхийдөө байж болох бараг бүх давснуудын электролизийн тэгшдэглийг жишээ болгож бичиж харуулж байгаа гэсэн үг. За уусмал зэсийн ион байна. Нэмээд яах нь сульфат ион байна. За тэгэхээр зэсийн ион болохоор мэдээж идэхгүй металлын ион өстрөгчөөс хойно байгаа шүү дээ, тийм ээ. Идэхгүй металлын ион. За сульфат ион болохоор О агуулсан. Чинь О агуулсан. За тийм учраас катод дээр бол урал 1 ион гэсэн үг тийм. Зэсийн ион нь электроныг дүүлээд зэс зүүснэ. За анод дээр болохоор хүчил төрөгч агуулсан учраас урал 1 явах юм байна. Усны молекулаас хүчил төрөгч үүсээд, ус төрөгчийн ион үүсээд электрон чөлөөлөгдөнө. За хагас уруулаа тэнцвүүлээ гэвэл ангижрах уруулаа 2-оор хэмжүүлнэ гэсэн үг байна. За тэгэхээр 2 мол зэсийн ион нэмэх нь 2 мол ус тэгээд 2 мол зэс нэмэх нь O2 нэмэх нь 4 мол H гэдэг ингэж бичих юм байна. За энэ дээр сульфат ионоо оруулаад ирэх юм бол зэсийн сульфат нэмэх нь 2 мол ус тэгээд 2 мол зэс нэмэх нь O2 нэмэх нь H2-ээс 4-гээд өмнө нь хэдийг тавих нь 2-ыг тавих нь тийм ээ. Ингээд 4 H болж байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд биднээс ингэж асуусан. Сульфатын уусмлын электролизер уусмалд ямар нэгдэл үүсч уусмал ямар орчинтой болох вэ? Тэгэхээр хөрөө хүчил үүсгэх нь байна л да уусмал тийм ээ. Тэгэхээр бид нэр уусмал бол хүчлэг болох юм байна. Тэгээ pH 7-оос бага гэсэн үг тийм ээ. Хүчлэг гэхээр. За дараагийн даалгавар нь калий иодын уусмалд электролиз явуулжээ. Тэгээд электродууд дээр үүссэн бүтээгдэхүүнийг хэрхэн одоо тань жилрүүлэх вэ гэж асууж байна. За калий иодын уусмал гэхээр уусмалд калий ион тэгээд иодид ион байна. За тэгэхээр катод дээр болохоор калий чи идэвхтэй металл учраас урал 2-ын хувьдад усны молекул дахь ус төрөгчийн ионы электроныг дүүлээд за нэмэх нь 2 мол ион шиг үүсгэх юм байна. За анод дээр болохоор галаген өөрөө л галид ионоос л электрон чөлөөлөгдөх юм байна тий. Яг бол О агуулга учраас. За тэгэхээр иод 2-ыг үүсгээд за иод ч усан дуусах баха. Бага хэмжээтэй бол уусмал хэлбэрээр үүсэх бах. За тэгээд ус төрөгчийг мэдээж одоо за асаж буй зомголлоор танин тэ нэг пүк гэж дуу гардаг тий. Нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө анод дээр OH үүсэж байгаа, катод дээр OH үүсэж байгаа учраас уусмлын орчин одоо суйрлаг болно. Тэгэхээр бас фенолбутын тусаагаад үзэх нь бол ягаан өнгөтэй болох нь шүү дээ. За иодыг мэдээ цардуулаар таних гэсэн үг тийм. Цардуул ашигтан. За тэгэхээр цогсон асаж буй зомгол уусмлын орчин болохоор фенолбутламер. За тэгээд цардуулаар гэж зөв харин B гэсэн. За 733 дахь даалгавар болохоор 23.4 г натрийн хлоридыг 250 мл усанд дуусгаад хэсэг хугацаанд электролиз явуулахад анод дээр 5.6 литрийн ялгарсан гэж. За тэгэхээр натрийн хлоридын электролизыг шууд биччихье. Натрийн хлоридын усан уусмлын электролизер болбол катод дээр ус төрөгч, анод дээр хлор 2. Тэгээд уусмалд бол
натрийн ОH үүснэ. За ингээд тэмцэх юм байна. За тэгэхээр анод дээр 5.6 литр хий ялгарсан гэж байна тий. Тэгэхээр ямц эхлээд натрийн хлоридо хэрвээ бүрэн электролизд орсон бол хэд ялгах вэ гэдгийг тооцоод үзье. 23.4 г өвчгөн 1 моль нь 58.5 г. Тий. За тэгэхээр 23.4-ийг хуваах нь 58.5 0.4 мөл. Ямар ч гэсэн 0.4 мөл натрийн хлорид электролизд орсон юм байна. Тэгэхээр 0.4 мол натрийн хлорид электролизд орохоор анод дээр 0.2 мол хлор 2 ялгарх ёстой. За тэгвэл анод дээр ялгарсан хлорынхаа эзлэхүүнийг олоод үзье. За хлор 2-ын эзлэхүүн гэхээр за нөхцөл нь өгдөг юм байна. Гэхдээ тоо өгдлийг харахад бол хэвийн нөхцлөөр ботсон харагдаж байна. Тэгэхээр 0.2 мол гэдэг чинь 1 мол нь 22.4 гэхээр 448 литр ялгарна гэсэн үг тийм. Натрийн хлорид бүгдээрээ электролизд ороод дуусгаад 448 литр ялгарна. Тэгэхээр энэ дээр 5.6 литр ялгарсан гэхээр натрийн хлорид бүгдээрээ ороход 448 ялгарх гэдэг шүү дээ. Гэтэл туршилтаар бол 5.6 литр ялгарсан гэж байгаа. Тэгэхээр эндээс бид нэр юуг харах вэ гэхээр хэрвээ электролизийг зогсоохгүй бол нөгөө натрийн хлорид электролизд орж дууссаны дараа яах вэ? Ус үргэлжлүүлээд электролизд орно гэсэн үг байхгүй? Усны электролиз явна гэсэн үг. За ингээд усны электролиз явагдаад 5.6 литрээс хасах нь 448 литр гэхээр чинь 112. Тэг 112 литр O2 ялгарсан гэсэн үг байхгүй? O2 ялгарсан. Натрийн хлорид ороод дуусгаад анод дээр бол 448 литр хлор л ялгарх ёстой. Тэгэхээр 5.6 гэдэг нь натрийн хлорид электролизд орж дуусаад үргэлжлүүлээд усны электролиз явсан гэсэн үг байхгүй? Ингээд усны электролизээр 112 литр хүчил төрөгч ялгарсан гэсэн үг. За ингээд хлорын эзлэхэн бол мэдээж одоо 448. Харин электролизээр задарсан усны массыг олно гэж байгааз. За тэгэхээр за 112 литр гэдэг нь болохоор молоор бол хэд гэсэн үг вэ? Энэ хүчил төрөгчийн моль нь болохоор 112-ийг 0.5 мөл. 0.5 мөл. За тэгэхээр 0.5 мол хүчил төрөгч уралд орсон гэсэн үг. Урлаас үүссэн гэсэн үг. Тэгэхээр энд 0.1 мол ус задарсан гэсэн үг. Яг задарсан гэж асууж байгаа учраас тийм ээ. Тэгэд 0.1 мол ус гэдэг бол граммаар л яг 1.8 грамм гэсэн үг. Ингээд зөв хариу нь И. Энэ натрийн хлоридын электролизер бол энд бол усыг задарсан гэж хэлэхгүй шүү дээ. Энд бол яг уснаас ус төрөгч ялгарсан хэдий ч OH юм бол нөгөө ус мэлтэй байж лаа шүү дээ. Тэгэхээр усыг задарсан гэж хэлэхгүй. Зүгээр электролизд орсон усны масс энтер гэвэл одоо энэ хоёрыг хоёулангийн тооцох нь хаашаа байд юм тийм ээ. За дараагийн даалгавар нь болохоор 1 валенттай 735 1 валенттай металлын оксидтэй 17% хүчил төрөгч эзэлдэг гэж байна. За тэгэхээр нэг одоо валенттай буюу одоо нэг электрон өгдөг л гэсэн үг л дээ. Тэгэхээр металл нь бол нэг электрон өгөөд металл нь нэг электрон өгөөд хүчил төрөгч 2-ыг аавна. Тэгэхээр металлын дор 2 тавигдана гэсэн үг. За тэгэхээр металлынхаа массыг А гэж үзэх юм бол энэ одоо
Иймээр нь 2А дээр нэмэх нь 16 болно гэсэн үг. За ингээд 16 нь болохоор 17% эзэлнэ гэж хэлчихсэн. Тэгэхээр 2А нь болохоор 83% эзэлнэ гэсэн үг. За эндээс пропорц өччихье. 2А нь 83%, харин 16 нь болохоор 17% гэсэн үг. За ингээд эндээс 34А тэнцүү гэх юм байна. За 16-ыг 83 шүлээд 1328 болж байгаа юм байна. Ингээд А тэнцүү хуваах нь 34 гэхээр 39-тэй болж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ энэ металл бол кали байна гэсэн үг л дээ. За ингээд металлын гидроксидын томьёо гэхээр калиум OH гэж бичээд А болон А1, Б нь бас яг нь 1 гэсэн үг. Яг тэгвэл бодлого дээр металл А, OH, Б гэсэн биз дээ. Тэгэхээр яг кали гэдгийг олохгүйгээр энд бол А, Б-г бол олчих бүрэн боломж шүү дээ, тооцоо хийхгүйгээр. Яг тэгвэл энэ чинь нөгөө нэг валенттэй гэдэг өгсөн учраас мэдээж суурийнхаа томьёо бичгтээ металл OH гээд металл нь нэгийг өгнө, OH нэгийг авна гэхээр энэ доор одоо 1 гэсэн коэффициент л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр A1, B1 гэж. За ингээд олчиж болж байна. За дараагийн даалгавар нь болохоор анхны осмолдох металлын гидроксидын массыг олно гэж байна. За энэ бас одоо кали гэдгээс үл хамааран олчих боломжтой юм байна. Уусмлын эзлэхүүн өгсөн учраас за уусмлын нягт гэдэг бол массыг хуваах нь эзлэхүүн. За эндээс уусмлын масс гэдэг бол нягтыг үржих нь эзлэхүүн болно. За ингээд нягт нь болохоор 1.2 грамыг хуваах нь 1 литр юм байна. Уусмлын эзлэхүүн 750 мл юм байна. За тэгэхээр 750-ыг үржих нь 1.2 гэхээр 900 г уусмал юм байна. 900 г уусмал юм байна. За эндээс 20% уусмал гэсэн юм байна. Тэгэхээр 100 г уус яг ийм найрлагатай 100 г уусмал дотор 20 г нь л калиум OH байдаг гэсэн үг. Тэр металлын суурийн 20% электролиз явуулж гэж байна. За тэгэхээр 900 г уусмал дотор тэгвэл хэдэн калиум OH байх юм бэ гэхээр энэ бол 180 г калиум OH байх юм байна. За ингээд CDE нь болохоор 1.8 тэг болж байгаа гэсэн үг. За одоо хамгийн сүүлийн даалгавар бол жоохон хүнд даалгавар электролизийн дараа үлдсэн уусмлын процентын концентрацийг олоорой гэж байна. За тэгэхээр калиум OH электролизийн хувьд бол зөвхөн ус электролизд орно гэсэн үг. Одоо түрүүн би электролизийг тэгштэглийг яаж хийх вэ гэдгийг хэлж өгсөн шүү дээ, тийм ээ. За ингээд тэгээд анод дээр хэвийн нөхцөлд 112 литр хий ялгарсан гинэ. За тэр бол хүчил төрөгч гэсэн үг. Ингээд хүчил төрөгчийн мойлыг олох юм бол 112 литр гэдэг чинь 5 мойл гэсэн үг. За 5 мойл хүчил төрөгч ялгарсан юм байна. Тэгэхээр энэ дээр 5 мойл ялгарсан гэдэг чинь ус нь болохоор 10 мойл орсон гэсэн үг байна. Тэ 10 мойл ус задарсан. Ийм ус задарсан. Яагаад гэвэл нөгөө задарсан гэж юу яагаад задарсан гэж хэлж байгаа юм гэхээр хий төлөвтэй ус төрөгч болон хүчил төрөгч болоод ялгарчихсан гэсэн үг. Тэгэхээр одоо электролизийн дараа за ер нь би нэг ийм электролизийн бодлого төр нэг ийм зүйлийг анхаардаг юм а гэдгийг хэлчихье. Ер нь ямар ч электролиз дээр баг нийтлэг тохиолдол тий. Юуг анхаардаг вэ гэхээр ийм одоо байгаа уусмлын масс гэдэг бол одоо байгаа буюу электролизийн дараах гэсэн үг шүү заа. Одоо гэдгийн дээр биш тий. Уусмлын масс гэдэг бол анх байсан уусмлын массаас
ийм катод дээр ялгарсан бодисын масс бас анод дээр ялгарсан бодисын массыг хасдаг. Хий бол мэдээж дээшээ ялгараад явчихна. За металл ялгарх юм бол нөгөө доороо тунчих байхгүй. Тийм учраас уусмлын масст ордоггүй байхгүй. Тийм учраас ер нь ямар ч электролизийн хувьд бол энэ электролизийн дараах уусмлын массыг олохдоо анх байсан уусмлын массаасаа катод бол анод дээр ялгарсан бодисын массаа хасах ёстой. За харин энэ тохиолдолд бол шууд усны масса хасчих болно. Яагаад гэвэл нөгөө ус чинь хүчил төрөгч ус төрөгч болоод задарсан учраас энэ катод дээр ялгарсан ус төрөгч болон анод дээр ялгарсан хүчил төрөгчийн массын нийлбэр бол усны массын нийлбэртэй тэнцвэр байхгүй. Тийм учраас 900 г уусмлаасаа электролизер задарсан 180 г усны масса хасчих юм бол 720 г уусмал үлдэж байгаа байхгүй. Электролизийн дараа. За ингээд электролизийн дараа үлдсэн уусмлын процентын концентрацийг олгоно. Тэгэхээр 120 г уусмал үлдсэн. Түүн дотор 180 г калий ошол байж л байгаа. Яг тэгвэл энэ электролизер калий ошол яг нь калий оштол ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхгүй. За ингээд 180 хуваах нь 720 25% уусмал үсчээ. 20% уусмал байжгаад ус нь электролизд ороод өтгөхөөр 25% уусмал болсон байна гэсэн. Тэр энэ дээр бол ер нь калий гэдгийг олох ямар ч шаардлага байхгүй гэсэн юм тий. Тэр нэг валенттай металлын оксид 17 бол ямар ч хэрэггүй хөвтлээ юм байна. За калий гэдгийг тооцоолох нь бол бас калий гэдгээ тооцоолж ш нэрээ нөгөө катод дээр ус төрөгч анод дээр хүчил төрөгч ялгарч байгаа гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тийм учраас калий гэдгийг бол заашгүй тооцоолох шаардлагатай юм байна л та. За дараагийн даалгавар нь 737. Калий хлорид 17%-ийн 260 г масстай уусмал дундуур 18 ампер гүйдлийг 1 цагийн турш нэвтрүүлээд электролизийг зогсоожээ. Дараах мэдээллийг тооцоонд ашиглан даалгаврыг бүртгэнэ. За электролиз зарцуулагдсан цэнгийн хэмжээг килокалораар илэрхийлгэнэ. За тэгэхээр цэник гэдэг бол гүйдлийг өрчих нь хугацаа байж байгаа. Хугацаанд заавал секундээр байх хэрэгтэй. Тэгжиж кулон гарна гэсэн үг л тийм. За ингэхээр Q тэнцүү 18 ампер гүйдэл юм байна. Өрчих нь 1 цаг гэдэг нь болохоор минут руу шилжүүлэхээр 60 минут нь 1 цаг. За цааш нь секунд руу шилжүүлэхээр 60 секунд нь 1 минут. За минут нь хорогдоод цаг нь хорогдоод ингээд кулон гарна гэсэн. 18-ыг өрчих нь 60 дахиад өрчих нь 60. 64800 кулон. 64800 кулон гарч байгаа гэсэн. За кило болгоно гэхээр мэдээж яах нь 64.8 кил кулон гэсэн үг л дээ. Кулон гэдэг чинь 10-93 шүү дээ тийм ээ. Тэгэхээр AB нь бол 65 гэж хариулчих юм байна. За хэрэг гүйдлийн гарц 90% бол анод дээр ялгарсан массыг олгоно. Гүйдлийн гарц нь 90%. За тэгэхээр ингэсэн гэсэн үг. Нөгөө шууд энэ цэнгээсээ тооцож болно л та заавал гүйдлээсээ тооцохгүйгээр. Тэгэхээр бид нар одоо уусмал дундуур 64800 кулон цэнийг нэвтрэн өнгөрч байгаа гэсэн үг л дээ. За ийм кулон цэнийг одоо уусмал дундуур нэвтэрж өнгөрч байгаа гэсэн үг тийм. За энийгээ 100% гэх юм бол яг 90% нь л электролизийг явуулахад зарцуулагдсан гэсэн үг. Гүйдлийн гарц гэхээр өчгөн 0.9 гэхээр 58320 кулон бол яах нь электролизийг явуулахад зарцуулагдсан гэсэн. За ингээд ямар ч байсан анод дээр явж байгаа хлорийнхаа урвалыг анод дээр явж байгаа урвалаа эхлэе биччихье. Калий хлорид гэсэн учраас анод дээр мэдээж
холоороос электрон чөлөөлөгдөд холоор хоёр үүснэ гэсэн үг. За тэгэхээр бидний нэг мэдэх ёстой тоо бол энэ Фарадайн тогтмол буюу 96485 кулон чин мойлын сөрөг 1 гэсэн ийм тоо байгаа. Энэ нь бол 1 моль электроныг анодоос катод руу шилжүүлэхэд зарцуулагдах цэнгийн хэмжээ гэсэн үг. Катодоос анод руу зөөх цэнгийн хэмжээ гэсэн үг байхгүй. За энийг л мэддэг байх. Бид нар электролизийн тооцоог бол хийнэ л гэсэн үг. За ингээд хэдүүлээ нөгөө 58320 кулон цэнгээр хэдэн моль электрон зөөгдөх вэ гэдгийг олчих. За тэгэхээр электроны мойлын тоо гэсэн үг. За тэгээд 58320 кулон үрчиг нь 1 моль электрон шилжихэд анодоос катод руу шилжихэд 96485 кулон цэнэг хэрэгтэй гэсэн үг. За ингэхээр 0.6 моль 0.6 моль электрон шилжсэн. За тэгвэл бид нар энэ урвалаа харах юм бол холоор хоёрын мойлыг олъё. Тэхийн тулд пропорцсон ч болно. 0.6 моль электрон үрчиг нь 1 моль холоор хоёр үүсгэхэд 2 моль электрон шилжиж байгаа л гэсэн үг байхгүй юу? Урвалаа харахаар. За. Тэгэхээр ингэж хурагдаад 0.3 моль холоор хоёр үүссэн гэсэн үг. Холоор хоёр үүссэн. Тэгжиж яах нь 0.6 моль электрон шилжих нь шүү дээ. За ингээд анод дээр ялгарсан холоорын массыг болохоор ийм холоор хоёр гэж 71 тий. За тэгэхээр 1 моль холоор хоёр бол 71 грамм гэд тооцох юм бол 0.3 моль гэдэг чинь 213 грамм. 213 грамм холоор хоёр үүссэн. Тэгэхээр холоорын масс нь би нэг орон хэлвэч тий 0.3 юм байна шүү дээ. 21.3 грамм юм байна. Тэгэхээр CD нь болохоор 21 гэсэн үг. За тэгээд үс уусамлын масс олно. Тэгэхээр калий хлоридын усан уусамлын электролизоор ус төрөгч ялгараад холоор 2 ялгараад тэгээд калий оош үүснэ гэсэн үг. За энд хоёр тавигдаад тэнцэж байгаа. За үс уусамлын массыг олно гэж байгаа. Тэгэхээр холоор 0.3 моль ялгарсан калий оош нь 0.6 моль үүссэн. Ус төрөгч нь бас 0.3 моль уралд үүссэн гэсэн үг. За ингээд үүссэн ус төрөгчийн массаа олох юм бол 0.3 моль гэдэг чинь 0.6 грамм ус төрөгч гэсэн үг. За ингээд электролизийн дараах үүсэмжийн массаа олъё. Электролизийн дараах анх 262 грамм байсан
Эндээс 0.6 грамм ус төрөгч ялгарсан. Дахиад хасгана. Холоор болохоор 21.1 g. Дөрөв даалгавар 150 г 20% натрийн нитраттай уусмал тодорхой хугацааны туршид электролизыг явуулж электролизийн дараа натрийн нитратын массын хувь 50% болсон гэж байгааз. За тэгэхээр энэ дээр болохоор яг бид нэр электролизийн тэгштэглийг хийх юм бол ингэж бичиж болно. За натрийн нитратын уусмал гэж байгаа учраас тэгэхээр катод дээр ус төрөгч, анод дээр хүчил төрөгч үсээд ерөнхийдөө натрийн нитратын масст бол ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд зүгээр л яасан байна вэ? Ус электролизд орсон гэсэн. Ус электролизд ороод хүчил ус төрөгч тэгээд хүчил төрөгчийг өргөсөн гэсэн. Тэгэхээр эхний анхны уусмал 150 г за гэсэн 20% гэдэг чинь ийм найрлагатай 100 уусмлын 100 г тутамд нь 20 г натрийн нитрат байгаа гэсэн үг шүү дээ. 100 г уусмал тутамд нь 20 г натрийн ногор байдсан бол 150 г уусмалд хэд байх юм бэ гэхээр 30 г байх юм тий. За 30 г натрийн нитрат байгаа гэсэн үг. За электролизийн дараа натрийн нитрат 30 г хэвээрэл байгаа. Харин тэр нь массын яг 50% нийслэн гэж байгааз. Тэгэхээр массын хувь нь 50% болсон. Тэгэхээр 30 г натрийн нитратаа бид нар юу гэх нь 50% гэдэг үзэж болно л доо. Тэгэх юм бол 100% нь хэд вэ гэх юм бол нийт уусмлын масаа болж штэ тийм ээ. За ингэх юм бол 60 г уусмал үлдсэн гэсэн үг. 60 г уусмал. За ингээд ямар ч байсан ийм тооцоо зайлшгүй хэрэгтэй. За даалгавруудаар электролизийн үед явагдах эсэлтэй ангиж хурлын тэгштэглийг бичиж их олон бүтээгдэхүүн бодисуудын коэффициентийн нийлбэрийг олно. Тэгэхээр ерөөс энэ уруулыг л ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм л уруул явсан юм чинь. Тэгэхээр А нь болохоор 5 гэсэн үг тийм. Усны өмнө 2, ус төрөгчийн өмнө 2, хүчил төрөгчийн өмнө 1 гэдэг. За электролизийн дараах уусмлын массыг олно гэхээр BC гэдэг сая яах нь 60 гэдээ болчлоо. Электролизээр задарсан усны масс гэхээр нийт 150 г уусмал байсан. За энэ бол юу вэ? Анх гэсэн үг. За одоо болохоор 60 г уусмал байгаа. Энэ болохоор одоо гэсэн үг. За ингээд хэд вэ? 90 г ус задарсан. 90 г ус задарсан. За тэгэхээр D. За энд бичиж. D нэр гэсэн үг. За 208 К-ийн температурт стандарт нөхцөлд анод дээр ялгарсан хий эсэлхүүнийг тооцоолно. За 90 г ус гэдэг бол 5 гэсэн үг тийм. За 5. 5 мол ус гэсэн үг. За ингээд электролизийн тэгштэглийг бичээд за ингээд энэ 5 мол ус задарсан юм бол
5 мол ус задарсан гэхээр 5 мол ус төрөгч үүснэ. Харин 2.5 мол хүчил төрөгч үүснэ гэсэн. За ингээд стандарт нөхцөлд учраас хүчил төрөгчийн эслэхүүн нь 2.5 молыг өрчих нь 1 мол нь 24.8 дециметр куб гэхээр анод дээр ялгарсан хий эзлэхүүн гэж байгаа юм чи тий. 2.5-ыг өрчих нь 24.8 62 дециметр куб гэсэн. За ингээд F болон G 62 электролизийн дараах уусамлыг ширгээж хатуу үлдэгдлийг улаатгахад ялгархын эзлэхүүнийг хэвийн нөхцөл тооцох нэ. За тэгэхээр электролизийн дараах уусамлыг натрийн нитратаар явж байна тийм ээ. За ууршаад мэдээж уусамлыг ширгээхэд натрийн нитрат үлдэнэ. За улаатгах нь гэхээр энийг задлах нь шүү дээ. Тэгэхээр натрийн нитрит тэгэд нэмэх нь хүчил төрөгч үүсэх юм байна л та. За ингээд энэ хоёр тавьдаад ингээд тэнцэнэ. За натрийн нитратын мойло олох хэрэгтэй боллоо шүү. 30 г байсан баха. Өрчих нь 23 нэмэх нь 14 нэмэх нь 48 хэрэгтэй. 85 юм байна тий. 1 мол нь 85 г гэхээр за буцахад тоол гарч байгаа юм. Тэг 3 5 29 мол. За тэгээд энэ дээр тэг 3 5 29 мол юм бол чөлөөрөгч дээр 2 дахин бага байх юм тий. Бага нь 2 гэхээр тэг 17 65 гэж. За ийм байлаа. За ингээд эндээс хүчил төрөгчийн эзлэхүүн нь болохоор энийг өрчих нь 24.8. Тол хэвийн нөхцөлтэй шүү дээ. За 4.3 дециметр куб гарч байна. Ингээд H нь бол 4 үсэг. За дараа нь 742 дугаар даалгавар. Нэгэн үл мэдэгдэх 2 валентэй металлын хлоридыг 20 г хайлтмал давсны дундуур 10 ампер гүйдлийг 10 иодын турш нэвтрүүлж электролизыг явуулахад анод дээр 124 г металл ялгарваа гэж. За тэгэхээр эхлээд хэдүүлээ эндээс Q-г олно гэсэн үг. Q нь болохоор 10 амперыг үржих нь 10 минут гэдэг нь болохоор 1 минут нь 60 секунд. За гэхээр 10-ыг өрчих нь 10 үржих нь 60 болох юм байна тийм ээ. 6000. 6000 кулон гэсэн. За дараа шилжсэн электроны тоогоо олъё. Шилжсэн электроны мойло олъё. 6000 кулоныг өрчих нь 1 мол электрон шилжихэд зарцуулах цэнгийн хэмжээ нь 96485 кулон гэсэн тийм. Баах нь 96485. 622-ыг өрчих нь 10-ын сөрөг 2 зэрэгт мол электрон шилжсэн. Анодоос катод руу шилжсэн гэсэн тийм. За одоо урвалаа бичээд харах юм бол ингэсэн. Металл нь за хайлмал байсан биз дээ. Хайлмал металлын ион нь 2 нэмэгдсэн ихтэй гэж хэлчихсэн тийм ээ. Тэгэхээр энэ нь 2 мол электроныг нэгдүүлээд за шингэн гэж байгаа тийм. Хайлмалд явуулж байгаа юм чи металл нь мэдээж шингэн байдалтай үүсэх хэл та.
За ингэж. Энэ бол хаана явах гэсэн уруулах нь катод дээр ийм уруулах гэсэн гэсэн. За яг ер нь ингэсэн гэсэн үг шүү дээ тий. Металлын холоор идэл байсан гэсэн үг. Энэний хайлмалт электролиз явуулсан. Тэгэхээр энэ нэг ямар нэгэн өрсөлдөх юм байхгүй учраас металлын ион нь электроныг нэгдүүлээд харин холоорид ион нь нас электрон чөлөөлөгдөнө гэсэн үг. Энд нэг усны оролцоо байхгүй учраас ийм болохоор холоор хоёр хийдэлтэй ингээл үүснэ гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр анод дээр явж байгаа уруулын л ангижрах уруулыг л бичлээ гэсэн үг. За тэгэхээр одоо үүссэн металлын мойлоо олж болно. Металлын мойлыг яаж олох юм бэ гэхээр 622-ыг үржих нь 10⁻²2 моль электрон шилжсэн тийм ээ. Хэрвээ 1 моль металл үүсэх юм бол 2 моль электрон шилжиж байгаа байхгүй. Тэгштгэлээс харахаар энд ингээд гэсэн үг. За тэгэхээр энийг хуваах нь 2 болчих юм байна л да. 3.1-ийг үржих нь 10⁻² зэрэгт моль болчих. За ингээд металлын мойлоо олцсон. За ингээд үйлдэлүүдэд дугаарлалчих доо тий. 2 3 энэ зүгээр л үйлдэлээ дугаарлаж байгаа шүү тий. 5 нь болохоор металлын мойлын масса олно. 124 грамм ялгарсан. Энийх нь мойлын тоо болохоор 3.1-ийг үржих нь 10⁻² зэрэгт моль. 124-ийг хуваах нь энэ 124-ийг хуваах нь заны 40 гарч байгаа. 40 граммыг үржих нь мойлын сөрөг нэг гэсэн үг тийм. За тэгэхээр энэ бол кальций юм байна. За ингээд AB нь болохоор хэдийн юм бэ? 40 юм байна. За анууд дээр ялгарсан холоорын массыг олгоно. Тэгэхээр энийг шууд тэгштгэлээсээ олчвол бараг хялбар дөө. Кальцийн мойл нь хэдийн юм бэ? 3.1-ийг үржих нь 10⁻²2 юм байна. Тэгэхээр холоорынхоос 3.1-ийг үржих нь 10⁻²2 гэсэн үг. Ингээд холоорын масс бол хэдөө 1 моль нь 71 шүү дээ тийм ээ. 2.2 грамм. 2.2 грамм. Тэгэхээр C нь болохоор хэд гэсэн үг вэ? 2 гэсэн үг болж байна. За электролизд орсон давсны массыг олгоно. Тэгэхээр энэ нь бас хэдэ 3.1-ийг үржих нь 10⁻²2 гэсэн үг. За эндээс ийм кальций холоор 2-ын масс нь. Тэгэхээр кальций холоор 2 чинь 1 моль нь 111 байхаа тий. 40 дээр нэмэх нь 71 гэхээр 111 үржих нь 3.1-ийг үржих нь 10⁻²2 гэхээр 344. 344 грамм юм байна. Тэгэхээр D нь болохоор хэдийн 3. За дараа нь электролизд ороогүй үлдсэн давсны массыг бодж олгоно. 20 грамм байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээ ийм кальций холоор 2 тэгтээ яасан үлдсэн хэмжээ шүү. Үлдсэн хэмжээ нь гэхээр 20-с хасах нь 344 грамм гэхээр 20-с хасах нь 344 гэхээр 1656 юм байна. 1656 грамм гэх чинь EF нь болохоор 17 гэж бичсэн л дээ тийм ээ. За задраагүй үлдсэн давсны массыг олгоно. 20 грамм нь 100% юм бол задраагүй үлдсэн 1656 грамм чинь хэдөө юм бэ гэхээр экстенцөө
16 56-ыг хуваах нь гэсэн үг шүү дээ. 83. 82.8% юм байна. Гэхдээ GH нь болохоор хэд гэж үчгэх нь 83 гэж үчгтнэ. За дараагийн даалгавар нь 10.3 г натрийн бромидын давсны хайлмалт 2 цагийн турш электролизыг явуулав. Үүсэх бромыг усан дуусгаж уусмал дундуур хий байдалтай этинийг нэвтрүүлэхэд хий эзлэхүүн стандарт нөхцөлд 0.5 литрээр хорогддог гэж байгаа байхгүй. За тэгэхээр натрийн бромидын хайлмалт электролиз явуулахаар доод дээр натрий шингэн төлөвтэй үүснэ. За бром 2 за бас шингэн үүсэх бах та. За ингээд энд хоёрыг тавиад тэгээ үүссэн бромыг усан дуусгаад бромын уусмал үүсгээд за бром 2-ын уусмал гэчээ тэ энэ дээр этинийг нэвтрүүлсэн байх шүү дээ. C2H4-ыг нэвтрүүлсэн гэсэн үг. Тэгэхээр C2H4 бром 2 болно. За тэгээд 0.5 литрээр хорогдсон гэж байна. Тэгэхээр нөгөө хий байдалтай этинийг нэвтрүүлэхэд 0.5 литр этийн урвалд орсон гэсэн үг. Тэгэхээр энийхэн молыг олох юм байна. 0.5 литрийг урьдчилж нь 1 мол нь 24.8 литр гэсэн үг. За барыг ойролцоогоор ойролцоогоор 0.2 мол. За ингээд энийг болохоор юу гэж үчгэнэ? 2-ыг үржих нь 10-ын сөрөг 2 гэж бичихээр үржих нь 10-ын сөрөг 2 гэсэн. Тэг ингээд А нь 2 гэсэн үг болж байна л да. За дараа нь электролизээр үүссэн бромын массыг олгож байна. Тэгэхээр этиний молоос өгөөд этиний мол нь 0.02 мол гэсэн үг. Бромын мол нь болохоор тэгэхээр бас 0.02 мол гэсэн үг. За эндээс бром 2-ын массыг олох юм бол масс гэсэн тий 0.02 молыг үржих нь 160 г нь 1 мол юм байна. (3.2 г). 3.2 г. Тэгэхээр B цэг C нь болохоор 3 цэг 2 гэсэн үг. За дараа нь катод дээр ялгарсан металлыг бүрэн холооржуулахад шаардлагатай холоорын массыг тодорхойл гинэ. За тэгэхээр бром нь 0.02 мол үүсэх учраас натрийн 2 дахь их буюу 0.04 мол үүснэ гэсэн үг. За ингээд натрий дээрээ холоор 2-оо нэмээд ингээд натрийн хлорид үүсэх юм байна. Ингээд натригийн мол нь хэд вэ? 0.04 мол юм байна. Тэгэхээр хлор нь болохоор 0.02 мол гэсэн үг. За ингээд ийм хлор 2-ын масс нь тэгэхээр 1 мол нь 71 юм чинь 142 142 г юм байна. Тэгэхээр D цэг E нь болохоор 1 цэг 4 гэсэн. За дараа нь анх авсан давсны электролизд орсон хувийг олно гинэ. Тэгэхээр натрийн бромид нь болохоор хэдий
0.4 мол юм бэ. 0.4 мол. За тэгэхээр ийм натрийн бромидын массыг болохоор 0.4 мол гэхээр 1 мол нь 23 дээр нэмэх нь 80 гэхээр 103 юм байна. Тэгээд 0.4 мол гэхээр 412 г. A, B, C, D, E, F, G. За 412 г электролизд орсон. Электролизд орсон. За тэгэхээр хувийг нь олох юм байна шүү дээ, тий. 10.3 г нь 100% бол 412 г нь хэдүү юм бэ гэхээр 140 орчим л гарах юм шүү дээ, тийм ээ. За яг 40% л гарч байна. 40%. Ингээд FG нь 40 гэсэн үг. Энд нэг хоёрын тоёл өвчгдсэн юм байна л да. За дараагийн даалгавар нь 20 г натрийн сульфатыг 180 мл усанд дуусгаад электролиз явуулва. Электролизийн дараа натрийн сульфатын массын хувь нь 1219% болсон. Өвдлийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэнэ. За энэ түрүүний натрийн нитраттай одоо нэлийн төстэй ийм одоо юу юм бэ? Бодлого юм байна. За энэ зөвхөн яасан гэхээр зөвхөн усал электролизд орно. Яг л металл нь идэвхтэй металл тэгээд хүчлээ үлдэх нөхцөл төрөгч агуулсан. За ингээд хий байдалтай ус төрөгч, хий байдалтай хүч төрөгч үүсгэнэ. За 20 г натрийн сульфат бол яах нь 20 г-аараа л явах нь шүү дээ. Электролизд ороогүй учраас тэгэхээр 20 г натрийн сульфат нь хэдэн хувийг эзэлдэг гэж байна? 1200-ны 19% эзэлдэг гинэ. Тэгвэл 100% нь хэд юм бэ гэд ингээд уусмлын масса олчих. $164 г. 164 г уусмал. Тэгэхээр ийм анхны уусмал нь болохоор анхны уусмал нь хэд юм гэхээр 180 г дээр усны хувьд нөгөө миллилитр грамм хоёр нь тэнцсэн шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл усны нягт бол яг стандарт хэвийн нөхцөлд, өрөөний нөхцөлд 1 г-ыг хуваах нь миллилитр байгаа байхгүй. Тийм учраас грамм миллилитр хоёр нь тэнцээ. Тэгэхээр 20 г натрийн сульфатыг нэмэхээр 200 г уусмал байсан гэсэн үг. За тэгээд 200 г уусмал энэ бол юу вэ? Анх байсан байх шүү дээ, тийм ээ. Эндээс одоо болохоор 164 г уусмал үлдсэн. Энэ одоо. За тэгэхээр 36 г. Ус задарсан гэсэн. За тэгэхээр А, Б, С нь бол электролизийн дараах уусмлын масс гэхээр 164. D нь болохоор задарсан усны масс гэхээр 36. За дараа нь 36 гэдэг чинь молоор бол хэдий 2 мол ус задарсан байх нь шүү дээ. Дараа нь 50,600 паскал даралт 20 градус Цельсиус температурт электродууд дээр ялгарсан нийт хийн эзлэхүүнийг олоорой гэж байна. Тэгэхээр 2 мол ус электролизд ороод 2 мол ус төрөгч тэгээд 1 мол хүчил төрөгч. Тэгэхээр энэ хий. За энэ хий гэх үү те энэ гэж. Энэ гээд нийт ялгарсан молыг бичих гэж байгаа байхгүй. Ус төрөгчийн молын тоон дээр нэмэх нь хэд юм? Хүчил төрөгч хоёрын нийлбэр гэсэн үг. Тэгэхээр ингээд 3 мол гэсэн үг те 2 мол ус төрөгч 1 мол хүчил төрөгч. За эндээс PV тэнцүү nRT гээд эзлэхүүнээ олгож байгаа. Тийм учраас эзлэхүүн гэдэг бол nRT-г хуваах нь P юм байна. За мол нь болохоор 3 мол. Үрчин 8314
литрээр олгож байгаа тийм ээ. Тэгэхээр килопаскалыг үржих нь литр, хуваахан кельвнийг үржих нь мойл гэдэг ингээд задлчихна. Үржих нь 20 градус хэр чинь 273 293 кельвин болох юм байна. За хуваахан даралт нь болохоор 50,600 паскал гэдэг чинь 50.6 килопаскал болно. Яагаад килопаскал болгож байгаа юм гэхээр энэ дээрийнхаа нэгжтэй хураахж байгаа байхгүй. За ингээд кельвинтойгоо мойлтойгоо ингэж хураагдаад 3-ыг үржих нь 8,314 үржих нь 293 хуваах нь 50.6 144 литр гэсэн. Ингээд FGH нь 144. За дараагийн даалгавар нь 2014 онд дэвшдэр иржсэн даалгавар байна. За 4 ширхэг цайр агаарын батарейг холбон 1 мл пипетик бүхий эрзэнэн бөглөөтэй хуруу шилэнд байрлуулан хий алдахгүйгээр битүүмжилсэн. За 4 ширхэг цайр агаарын батарейг 1 ширхэг батарей хүчтэй нь болохоор 1.4 вольт гэсэн үг. За тэгээ эсэргүүцэл нь 56 Ом гэсэн үг. За тэгэхээр L нь болохоор 56 Ом гэж байгаа юм. Хүчтэй нь болохоор 1.4-ийг үржих нь 4 ширхэг батарей гэсэн тийм ээ. 5.6 вольт гэсэн үг. За ингээд эндээс энэ томьёо биднэрт өгсөн байгаа юм л да. Эндээс бид нэр I-га олох юм. Хүүдлээ олох байхгүй. Тэгэхээр I гэдэг бол хүчтэйг хуваах нь эсэргүүцэл 5.6 вольтыг хуваах нь 56 Ом гэсэн үг. За ингээд 0.1 ампер гэсэн үг. За ингээд хүлхэлгээр гүйсэн хүчний хэмжээ бол A цэг B нь болохоор тэг 1 гэсэн. За дараа нь. За энийг 1, энийг 2, энийг 3 гэж тий. За нэгдүгээр даалгавар ингээд ичлээ. За хоёрдугаар даалгавар нь Фарадей хуулийн нэгдсэн тэгштгэл ашиглан уралд орсон хүчил төрөгч хий массыг миллиграммаар тооцож олно гэж. За тэгэхээр ингэсэн. За хугацаа нь хаана байгаа вэ? 193 секундын турш ажилласан гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нөгөө Q олно. За Q нь 0.1 амперийг үржих нь 193 секунд гэхээр 19.3 кулон юм уу? 19.3 кулон гэсэн үг. За эндээс шилжсэн электроны тоогоо олно. 19.3 кулоныг үржих нь 1 моль электрон шилжихэд 96485 кулон цэник хэрэгтэй гэд 19.3-ыг хуваах нь 96485. За 2-ыг үржих нь 10-ийн сөрөг 4 зэрэгт моль электрон анодоос катод руу шилжсэн. За тэгэхээр энэ урвалаа харна. За урвалаа ингээд харахаар уралд орсон хүчил төрөгчийн массыг олгож байгаа шүү тийм ээ. Урвалаа харахаар ингэсэн байна. За энийг нэг пропорцоор удчихъя. За 1 моль хүчил төрөгч урвалд ороход 4 моль электрон шилжиж байна. Шилжсэн гэж тий. Шилжсэн. За тэгэхээр 2-ыг үржих нь 10-ийн сөрөг 4 зэрэгт моль электрон шилжинэ гэдэг нь хэдэн моль хүчил төрөгч уралд орсон байх вэ гэхээр нэг хуваах нь 4 талын за 5-ыг үржих нь 10-ийн сөрөг 5. 5-ыг үржих нь 10-ийн сөрөг 5 зэрэгт моль хүчил төрөгч уралд орсон. За ингээд энийг нь массыг олох юм байна. За хүчил төрөгчийн масс гэдэг бол за 1 моль нь 32 тий. Тэгэхээр үржих нь 32 бол эсвэл
1.6 бүртгэх нь 10-ын сөрөг 3 зэрэгт грамм болж байна. За милиграмм болохоор 1.6 милиграмм гэсэн үг. Ингээд C цэг D нь болохоор 1 цэг 6 гэсэн үг. За хийн одоо хуулийн тэгштгэл эсвэл калифорни бүлээн тэгшгэлийг ашиглан оролд орсон хүчил төрөгчийн эзлэгүүнийг миллилитрээр тооцож болно гэж байна. Миллилитрээр тооцож болно. За тэгэхээр дээдлийнхээ хэсгүүдийг ярилцсан дээр хаа. За тэгэхээр энэ дээр даралт нь болохоор 1 атмосфер гэж өгсөн байна. Тэгэхээр энэ нь болохоор 101,325 паскал гэсэн үг. Температур нь болохоор тасалгааны температурт гэж байгаа. Тэгэхээр температур нь 298 Кельвин. Энэ 25 градус гэдэг өгсөн юм. Яг өрөөний температур гэвэл 20 градус гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд хүчил төрөгчийнхөө мойлыг олчихсон. Тэгээд эндээс юуг нь олох вэ? Эзлэгүүнийг нь олно. За V тэнцүү nRT-г хуваах нь P байгаа. За ингээд n нь болохоор 5-ыг үржих нь 10-ын сөрөг 5 зэрэгт мойл үржих нь 8,314 килопаскалыг үржих нь литр хуваах нь кельвинийг үржих нь мойл үржих нь 298 кельвин. Хуваах нь даралт нь болохоор 101,325 паскал юм байна. Килопаскал. килопаскал. За ингээд килопаскал нь килопаскалтайгаа мойл нь мойлтойгоо кельвин кельвин дураатай. За тэгээд нэг 1.2-ыг үржих нь 10-ын сөрөг 3 зэрэгт литр гарч байна. За тэгээд энэ нь болохоор 1.2 миллилитр гэсэн үг. Тэгэхээр E цэг F нь болохоор 1 цэг 2 гэсэн үг боллоо. За дараагийн даалгавар нь цагаан тулгад зэсийн галваны хэлхээ өгчээ электродууд дээр явагдах эсэлтэн ангиж хурлыг бичнэ гэж. За нэгдүгээр энд бол нэг ийм нэр томьёо. Галваны хэлхээ. Галваны хэлхээ гэсэн нэр томьёо байна. За энэ нь болохоор эсэлтэн ангижрах урвал аяндаа явагддаг хэлхээ гэсэн. Урвал аяндаа явагдана. За тэгээд энэ дээр нөгөө нэг металл электрод хэрглэж байгаа байхгүй. Тийм учраас галваны хэлхээ дээр болвол идэвхгүй металл
бүхий хэсэг нь болвол бүхий хэсэг нь катод болно. Харин идэвхтэй металл бүхий хэсэг нь болвол идэвхтэй металл бүхий хэсэг нь анод болно гэсэн үг. Гэн анод. За дээр нь мэдчих ёстой юм нь анод дээр болвол эсэлдэх хурал явна. Катод дээр болвол ангижрах хурал. За ийм зүйлийг мэднэ гэсэн үг. Тэгэхээр ингэсэн гэсэн үг л дээ. Одоо тэгэхээр цагаан тулга зис хоёрын цагаан тулга нь бол яг нь анод болно гэсэн үг. За энэ дотор цагаан тулга 2 эергийн агуулсан уусмал байгаа. Катод нь болохоор зис болно. Энэ дотор зис 2 эергийн агуулсан уусмал байгаа. Тэгэхээр анод дээр болохоор эсэлдэх хурал явна гэдэг нь шүү дээ, тийм ээ. За анод бол сөргөөр цэнгэлэгдэнэ. За ингээд анод дээр бол эсэлдэх хурал гэхээр цагаан тулга тэг байжгаад цагаан тулга 2 эерэг болоод 2 электрон чөлөөлөгдөх. Ийм хурал явна гэсэн эсэлдэх хурал гэсэн учраас. За катод дээр бол ангижрах хурал явна. Зис 2 эерэг байжгаад электрон нэгдүүлээд тэгээд зис үүсгэх гэсэн үг. За ийм хурлууд явагдана гэсэн үг л дээ. Тэгэхээр үндсэндээ энэ анодын орчмоос яах нь ингээд электрон чөлөөлөгдөөд за энэ электрон ингэж дамжаад катод дээр ирэх нь шүү дээ. Тэгээд катод дээр ирсэн электроныг зис-ио нэгдүүлнэ. За катод дээр зис электрон нэгдүүлнэ гэхээр энэ байж болж байна. Тэгээд энэ байж болж байна тий. За дараа нь болохоор анод дээр электрон чөлөөлөгдөнөөр энэ байж болж байна. Энэ байж болж байна. Гэхдээ цагаан тулга бол нөгөө 2 чөлөөлөгдөн шүү дээ. Тийм учраас цагаан тулга чи 2 юм уу 4-ийг үзүүлдэг байхгүй. Тэгэхээр 2 чөлөөлөгдөнө гээд зөв хариулт нь И байх нэ. За дараагийн даалгавар нь сурагч хар тулганы тоглоомын металл зэсээр бүрэх зорилгоор зурагт үзүүлсэн цахилгаан хэмийн хэлхийг ухсарч туршилтыг явуулж элхэнт анод ба катод электродууд эсэлтэн гэж процессыг дөрвөлж. Тэгэхээр энэ бол нөгөө батарейтай учраас энэ бол электролизийн хэлхий гэсэн болчихж байгаа байхгүй. Электролизийн хэлхий. Гэсэн. За ингээд энэ дотор цэсийн сульфатын уусмал байгаа юм байна тий. За тэгээд энэ сөрөг цэнэгтэй холбогдсон энэ электродыг катод гэж нэрлэж байгаа. Электролиз гэхээр бид нар өмнө үзсэн шүү дээ, тийм ээ. Харин эерэг туйлтай холбогдсон энэ электродыг анод гэж нэрлэж байгаа. Энэ болохоор шууд яах нь уусмал дундуур тогтмол гүйдэл нэвтрүүлж шүү дээ. Галваны хэлхий бол урал аяндаа эсэлтэн ангиж хурал явах боломжтой чиглэлдээ аяндаа явж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр эндээс нөгөө нэг мэдээж сөргөөр цэнгэлсэн электрод руу зис очино. Эргээр цэнгэлсэн электрод руу сульфат очино тийм ээ. Тэгэхээр бид нар нөгөө юугаа мэдж байгаа учраас электролизээ таад мэдж байгаа учраас зис идэхгүй металлын яа учраас мэдээж зис электроныг нэгдүүлээд яах нь зис үүсгэнэ. Гэхдээ энэ нөгөө хар тоглооны гадаргуу дээр очно алдаад тэр хар тоглоом тоглоом яах вэ? Зисээр бүрхэгдэнэ гэсэн үг байхгүй. За нөгөө талд нь бас нэг ийм асуудал байна. Энэ нөгөө энэ анод дээр бас яг та хэдэд хэлээд өгч энэ уусдаг анод гэж байдаг байхгүй. Тэгэхээр одоо катод анодын орчимд юу байх вэ? Зис байгаа, ус байгаа, тэгээд сульфат юм байгаа. Тэгэхээр эднэрээс аль нь төрүүлж электроноо алдах вэ? Аль нь илүү ангижруулагч юм бэ гэхээр мэдээж яах нь. Металл нь л илүү ангижруулагч болно шүү дээ. Металл л төрүүлж электрон алдна. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ анод дээр болохоор зисээс электрон чөлөөлөгдөөд зис-ио тэгээд нэмэх нь электрон болох нь шүү дээ. За тэгэхээр үндсэндээ энд ямар процесс болж байгаа гэхээр би нэг ойлгож байгаад буцаагаад явъя. Ийм процесс болж байгаа. Эндээс зис яах нь уусмал руу шилжин буцаад энэний гадаргуу дээр очиод зис болж наалдах. Ийм процесс явж байгаа гэсэн үг байхгүй. За тэгвэл катод дээр бол яах нь
ангижрах орвол явдгаараа явна. Анод дээр бол эсэлтэх орвол явдгаараа явна. Тэгэхээр энэ галваны хэлхээний электролизийн хэлхээ вэ хамаагүй, электролитийн хэлхээ вэ хамаагүй. Энэ бол юу? Цахилгаан ямийн хэлхэл бол ерөөсөө катод дээр ангижрах орвол анод дээр яах нь эсэлтэх орвол явдаг байхгүй юу? Тэрийг сайн тогтооод. Зүгээр энэ электродуудын цэнгэрэл өөр болохоос биш явж байгаа орвол нь бол адилхан. За тэгэхээр хар тулгын электрод бол мэдээж катод болно. Тийм ээ. Тэгээд ангижрах орвол явна. За харин зис электрод бол анод болно. Тэгээд эсэлтэх орвол явна. Тэгэхээр ийм зөв хариу болчих тийм. Анод гэдэг нь яаж бичсэн бэ гэхээр энэ бол гүйдэл үүсгэж байна. Осмол дундуур тогтмол гүйдэл нэвтрүүлж байна. Батарей байгаа ч тийм. Тийм учраас батарейны эерэг туйлтай холбогдсон учраас эергээр зэнэлэгдэл анод болно. Батарейны сөрөг туйлтай холбогдсон учраас сөргөөр зэнэлэгдэл катод болно гэсэн үг. Тэгж мэдчихэж байгаа. Тэгээд анод дээр бол мэдээж эсэлтэх орвол явна. Катод дээр бол ангижрах орвол. За дараагийнх нь галваны хэлхийгээр хэмжсэн потенциал утгад үндэслэн металлын идэвхийг нэг тодорхойлж аль нэг анодын хагас сурвалжийг бичнэ үү гинэ. За энэ адилхан зэстэй хэмжиж байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ хүчтэл их байгааз их байна. Тэгэхээр хараа Е0 цайр 2 нэмэхээс цайр болох ангижрах орволын потенциал нөгөөх нь хором 3 эргээс хором болох ангижрах орволын потенциал 2-ын хором 3 эргийнх нь их тоо байна гэсэн үг. Их тоо. Гэхдээ энэ хоёр бол хоёлаа яхаа гэхээр сөрөг байгаа. Сөрөг байгаа. Тэгэхээр яасан хэр ингэсэн бэ шүү дээ. Е хэлхээ гэдэг бол Е анодоос асах, катодоос асах нь Е анод байгаа шүү дээ. Тин чин тэгэхээр Е зис 2 эргээс зис нэмэх нь болчихно шүү дээ. Тэгээд Е зааж гараа хасах нь цайр 2 эргээс цайр гэсэн үг л дээ. Тэгээд энэ дээр тэмдгээ тооцох юм бол ийм болчихж байгаа байхгүй юу? Е зис 2 эрэг зис одоо нөгөө юу цайрын электродын потенциал сөрөг байдаг наа шүү дээ. Тийм учраас нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр энэ их гарч ийн гэдэг бол энэ яах нь илүү сөрөг утгатай гэсэн үг. Илүү сөрөг утгатай. За ингэхээр мэдээж зис анод болно гэдэг бол хамгийн идэвхгүй зис гэсэн үг. Идэвхгүйгээс нь идэвхтэр үн тий. За дараа нь хором гэсэн үг. Тэгээд юу гэсэн үг? Цайр гэсэн үг байхгүй юу? За энэ зисийн одоо за ингэ чи Е0. Энэ бол эерэг утгатай. Тэгээ энэ болохоор сөрөг. Энэ бас сөрөг гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ нь яах нь илүү сөрөг байхгүй юу? Тийм учраас би хамгийн идэвхтэй нь гэдэг. Ер нь ийм байгаа шүү дээ. Ийм зүйлийг та хэд бас тогтооод авчих тоо. Энэ илүү сөрөг байх тусам утга илүү зааж гараа хийн илүү сөрөг байх тусам металлын идэвх нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хялбархан электроноо алдна гэсэн үг байхгүй юу? Идэвх нь нэмэгдэнэ. За ингэчээр зис хором цайр гэхээр энэ болж байна. Энэ бас болж байна. За бус нь болохгүй юм байна. За тэгэд аль нэг анодын хагас орвол гэхээр ангижрах орволыг бичгэнэ шүү дээ. Энэ дээр болохоор эсэлтэх орвол бичсэн байгааз. Биш энд ангижрах орвол бичсэн байгааз. Анодын хагас орвол гэхээр мэдээж эсэлтэх орвол бичсэн шүү дээ. Ингээд зөв хариу нь бол юм байна л та. Идэвхгүйгээс нь идэвхтэр рүү дараалалаад анодын аль нэг хагас орволыг бичиж байгаа. За
За энд гэхдээ ер нь жоохон хэцүү талдаа даалгавар юм байна. Ялангуяа тоо утгууд нөгөөтэй учраас ядаж зэсийг өгсөн байсан бол бас бодож болох юм байна. 358 дугаар даалгавар цахилгаан эмийн хэлхээний зураг ба ангижрах хагас сурвалжын потенциал өгчөө гэж. За тэгээд мөнгөний нитратын уусмалд X металлыг дүүрсэн, цайрын нитратын уусмалд Y металлыг дүүрсэн байна. За тэгэхээр мэдээж X электрод бол А нь бол 6n гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөнгөний нитратын уусмалд юу дүүрсэн байх нь? Мөнгө дүүржиж электрод болно гэсэн үг. За нөгөө талд нь цайрын нитратын уусмалд цайр дарна дүүрнэ гэсэн үг. За вольтметр байгаа учраас энд бол урал аяндаа явагдана. Өөрөөр хэлбэл энэ галваны хэлхэл ажиллах боломжтой гэсэн үг. Галваны хэлхэл ажиллах боломжтой. Урал аяндаа явагдах чиглэлд явна гэсэн үг. За ингээд электродын потенциалыг харах юм бол мөнгөний электродын потенциал их байгаа учраас энэ урал ангижрах чиглэлд аяндаа явагдана. Ангижрах. За электродын потенциал багтаа цайртай энэ уралынх нь эсэлдэх зөвхтэй аяндаа. За тэгэхээр цайртай урал эсэлдэх уралын зөвхт мөнгөтэй урал ангижрах уралын зөвхт аяндаа явагдана гэсэн үг. Электродын потенциалаараа шийдчихнэ шүү дээ, тийм ээ. Электродын потенциал их байх юм бол ангижрах чигтээ аяндаа явагдана. Электродын потенциал бага байх юм бол эсэлдэх уралынхаа зөвхт аяндаа явагдана. За ингэхээр Y буюу цайр электрод дээр цайр тгээс цайр 2 Y болоод 2 электрон чөлөөлөгдөх. Энэ урал аяндаа явагдана гэсэн үг. Тэгэхээр B нь эсэлдэх урал буюу 1 юм байна. За хэлхээний потенциалыг олно гэж байна. Тэгэхээр ангижрах урал аяндаа явж байгаа учраас мөнгөтэй энэ хагас хэлхээ бол катод болно. За харин цайртай хагас хэлхээ бол юу болох нь? Анод болно гэсэн. Катод. Тэгээ идэвхтэй металл бүхий хэсэг нь катод, идэвхтэй металл бүхий хэсэг нь анод гэдээ ойлгоцсон ч болно. За тэгэхээр ингээд тэгэхээр хэлхээний потенциалыг олно уу гэхээр хэлхээний стандарт потенциал гэдэг бол катодын потенциалаас стандарт потенциалаас анодын стандарт потенциалыг хасна гэсэн. Тэгэхээр катодынх нь 0.8 вольт, хасах нь анодынх нь хасах тэг зууны 76 вольт. За тэгэхээр 1.56 вольт тийм 1.56 вольт гэж. За ийм хүчтэй үүснэ гэсэн үг. Тэгэхээр C цэг D нь болохоор 1.56 гэсэн үг. За дараа нь электроны урс ерөнхий урвалыг бичээд коэффициентийн хэлбэрийг олно гинэ. За тэгэхээр катод дээр болохоор мөнгөний электрон нэгдүүлээд мөнгө үүснэ. За анод дээр болохоор идэвхтэй металлаас электрон чөлөөлөгдөх буюу цайраас электрон чөлөөлөгдөд цайр 2 Y нэмэх нь 2 электрон чөлөөлөгдөнө. За шилжсэн электроны тоог тэнцвүүлэхийн тулд мөнгөтэй урвалыг 2-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 2 моль мөнгөний нэмэх нь цайр тэгээд 2 моль мөнгө нэмэх нь цинкум 2 гэсэн ийм ерөнхий урвал явагдана. Тэгэхээр стегометрийн коэффициент нь энд 1 2 энд 1 байгаа гэсэн үг. Энд 2 энд бас 1 байгаа гэсэн. Ингээд нийтдээ хэдий 6 гэсэн үг. F нь 6 гэсэн үг болж байна. За электроны урсгалыг тодорхойлсон дугаарыг заана гэж байна. Тэгэхээр цайр дээрээс электрон чөлөөлөгдөөд за эндээс яах нь электрон чөлөөлөгдөөд энэ хэлхээгээр дамжаад энэ анодоос электрон чөлөөлөгдөд катод дээр ирэх нь шүү дээ, тийм ээ. Анодоос буюу цайраас электрон чөлөөлөгдөд чөлөөлөгдсөн электрон хэлхээгээр дамжаад катод дээр ирээд түүнийг нь мөнгө нэгдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр электроны чиглэл бол X-ээс Y рүү, цайраас мөнгө рүү гэж тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр G нь бол
Биш. X-с биш юм байна тий. Цайр чи Y юм байна шүү дээ. Тэгэхээр Y-гээс X рүү буюу цайраас мөнгө рүү гээд энэ нь тиг юм байна. За дараа нь цахилгаан хэмээн хэлхээний төрлийг тодорхойлно гэж байна. Тэгэхээр бид нар энэ хэлхээний E0-ыг олсон шүү дээ тий. Хэлхээний E0 нь тгээс их байх юм бол энэ бол яг галваны хэлхээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл урал аяндаа явагдана гэсэн үг. Урал аяндаа явж байгаа хэлхээний үед стандарт потенциал нь тгээс их байдаг гэсэн үг. За ингээд энэ бүлгийн бусад даалгавартай холбоотой асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй.